байцгаана уу та бүхэндээ 3 дугаар ангийн англи хэлний хичээл мөн төрөлцсөн хичээлүүдийг хэрхэн эсэсдээр нэмж эхнүүд рүү оруулж ирэх вэ видео заавар хичээл хургуулж байна. Юун түрүүнд менежүүд маань сургалтын хөтөлбөр цэс рүүгээ орно эсэс систем дээрээ. За үүнийхээ дараа бага боловсролын хөтөлбөрөө сонгоод хамгийн ард талд байрлах сургалтын төлөвлөгөөн дээр дарна. Хэрвээ сургалтын төлөвлөгөөн дээр дарахад уг мэдээлэл гарч ирж ивэл дээрх тоог нь устгаад хайх товчийг дарна. За эндээсээ энэ жилийнхаа хичээлийн он буюу 25-26 оны хичээлийн жилээ сонгоод тийм товчийг дарна. За ингээд дарсныхаа дараа сургалтын төлөвлөгөө рүүгээ дахин ороод 3 дугаар анги бол 3 дугаар ангиа сонгоно. Хэрвээ төрөлцсөн болон дахиж нэмэгдэж байгаа хөтөлбөр байх юм бол яг энэ дараалалаар ижилхэн нэмнэ гэдгийг анхаараарай. За 3 дугаар ангиа сонголоо. Заавал судалгаа сонгон судлах болгоод шүүх товчийг заавал дарна. За үүн дээрээ нэмэх товчийг дараад шинээр нэмэгдэж байгаа англи хэлний хичээл нь сонгон судлахаар орж ирж байгаа учраас сонгон судлах гэдгийг сонгоно. Хэрвээ та төрөлцсөн болон гүнзгийрлсэн өөр хөтөлбөр нэмж байгаа бол тухайн хөтөлбөр нь ороод ирэх ба төрөлцсөн бол төрөлцсөн гэдгээ сонгоод явах нь. Хичээл гэдэг дээр дарахад англи хэл 3 гэд ороод ирчихсэн байгаа. Хэрвээ орж ирээгүй сургуулиуд байх юм бол боловсролын ерөнхий газартаа хандаад өөрийнхөө сургууль дээр англи хэл 3-4-ийг сонгоноор нэмүүлээрэй. Нэмүүлээгүй учраас гарч ирэхгүй байгаа гэсэн үг шүү. Гараад ирсэн сургуулиуд маань англи хэл 3-аа сонгоод за багц цагийг нь оруулж өгөөд дүнгийн схемийг нь оруулж өгөөд хадгалах товчоод дарна. Ингэснээр сургалтын төлөвлөгөөн дээр чинь англи хэл нэмэгдэж орж ирнэ. Үүний дараагаар их нүүдэл систем рүү орно. Их нүүдэл систем дээр сая төлөвлөгөө нэмсэн учраас эхлээд хөтөлбөр, сургалтын хөтөлбөр гээд тухайн ангиа сонгоод төлөвлөгөөн дээрээ дараад энд харагдаж байгаа хичээлүүд рүү англи хэлийг оруулж ирэх. Хичээл татах тим гэдэг товчоод дарахаар англи хэлний хичээл маань сонгон судалгаар ороод ирчихсэн байгаа. За ингэж хичээлдээ оруулж ирсний дараагаар багшийн зах хичээлээ тохируулна. Багшийн зах хичээл цэс рүүгээ ороод тухайн 3 дугаар ангид орох англи хэлний багшийг сонгоод шинжлэх гээд дарахаар хөтөлбөрт байхгүй гэсэн төлөв нь эсэсээс татагдсан төлөвт ороод ирнэ. Тэгэхээр энэ төлөвөө чеклээд их нүүдэл системдээ хадгалчихна. За ингээд англи хэл 3 дугаар хичээл их нүүдэлд тохируулсан болоод ороод ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр 4 дугаар ангийн ч гэсэндээ та эсэс дээрээ эхлээд төлөвлөгөөн дээрээ нэмээд их нүүдлийнхаа хөтөлбөрийн хичээл рүүгээ оруулаад үүний дараагаар багшид тохируулж өгнө гэсэн үг шүү. Ингээд ангиуд ирсэн багшаас хичээлийн тохиргоог хийлээ гэхэд тухайн багшийн нэр маань уг хөтөлбөр дээрээ орж ирнэ. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.